итгэдэг орохоос өмнө нэг асуултаар эхэлнэ. Өнөөдрийн бидний амьдарч байгаа сайхан цэнхэр гараг хэрвээ өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаа бол хэдэн насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх гэж байгаа вэ? Өөрөөр хэлэх юм бол манай дэлхий хэдэн настай вэ? За, сэргэлэн байна те тэрээр. За, манай дэлхий одоогоос 4.6 тэрбум жилийн өмнө өссөн байна. Цаган дээр харъя. За, шөнийн бид нар энэ дэлхийнхаа туулж өнгөрсөн 4.6 тэрбум жилийг хоногийн 24 цагтаа зөрзөж үзүүлсэн. Тэгэхээр зэрэг манай хоног ихтэж байхад буюу шөнийн 00 цагт дэлхий үссэн бол шөнийн 1 цаг 2 цаг 3 цаг 4 цаг гэж явж байгаад өөрийн 6 цагийн үед буюу одоогоос 3.5 тэрбум жилийн өмнө манай дэлхий дээр хамгийн анхны амьд зүйл бий болжээ. Тэгэхээр манай дэлхий ямар ч амьгүй хэрэг бодож вэ? Та бодоод үзье. 1 тэрбум 100 сая жил байгааз. За манай энэ дэлхий дээр 1 тэрбум 100 сая жилийн турш ямар ч амьд байсангүй. За тэр хамгийн ихний амьд зүйл нь болохоор гинт ингээд сармагчин юм уу цэцэг дагаагүй тодорхой. Тэр бол хамгийн энгийн бүтээтэй бактери байсан бэ. За тэгээ манай цаг цаашаага яваад бүтэн тойроод оройн 16 цагийн үед буюу одоогоос 1.5 тэрбум жилийн өмнө олон эс организм өссөн бэ. За тэгвэл нэг эсийн бүтцээсээ олон эсийн бүтц рүү шилжтлээ хэр ходж вэ? Дахиад таваадах юм. 2 тэрбум магадс. За тэгэхээр 2 тэрбум гэдэг нь үнэхээр энэ тоо биз цаг хугацаанд дээр ярих нь байтугай төгрөгөн дээр долларын дээр ярихад энэ бас тоо. А гэтэл хүн төрлөختөн он тоолоод хэрэг бодож байна вэ? 2000 гаруй байгааз. За тэгвэл энэ бол 2000 жил биш 200 мянган жил биш 200 сая жил биш бүхэл бүтэн 2 тэрбум жил. За ингээд манай дэлхий олон эс организмтай болсноос хойш харьцангуй амьдрал маш богино хугацаанд олон янз болж дэлгэн хөгжсөн тэр болгоныг бид нар үгээр үзүүлэх боломжгүй ингэж явсаар агаад манай 24 цаг дуусхын алдад буюу одоогоос 195 мянган жилийн өмнө та бид нар буюу орчин үеийн хүн Homo sapiens манай дэлхий дээр бий болжээ. За ингээд дэлхийнхаа туулж өнгөрсөн хугацааг бүхэл бүтэн 24 цаг гэж үзвэл та бидний энэ дэлхий дээр байгаа хурж ирээд туулж өнгөрсөн хугацаа ердөөсөө 1-2 секунд юм байна. Та бидний дэлхий дээр хурж ирээд ердөөсөө 1 секунд 2 секунд болж байгаа амьтад. А гэтэл бид нар өөрсдөө юу гэж боддог вэ гэхээр арай л энэ дэлхийг хийцэн гэж арай хэлэхгүй байна. Намайг харсаар адил динозавр бий болоод намайг харсаар адил динозавр мөхсөн гэж бодож байгаа бол тэр динозавр чинь 65 сая жилийн өмнө мөхөж байхад та бид нар хаана ийсэн? Ямар ч бараа сураг байхгүй. А тэгвэл энэ динозавр чинь манай дэлхий дээр 169 гаруй сая жил ноёсон байдаг. Манай энэ цэнхэр гараг динозаврын дэлхий байгаад 160 гаруй сая жил та бидний дэлхий болоод ердөөсөө хэдөө за нэг 200 мянган жил. За тэгэхээр бид нар өөрсдөө одоо энэ дэлхийн эзэнгээд ботцсон байгаад байдаг харамсалтай байна. За харамсалтай нь гэвч яг энэ бидний амьдарч байгаа яг энэ цаг үед янз бүрийн байгаль орчны дэлхийн нийтийн өмнө тавигдж байгаа янз бүрийн асуудал гарах боллоо. Бүгдөө уур амьсгалын өөрчлөлтийн тухай одоо ер нь бүгдөө сайн мэддэг болсон байна дөө. Ямар шалтгаантай юм цаашаа ингээд яваад байвал яах юм ингээд бүгднгийнхэн тухай мэддэг болсон байна. Дэлхийн нийтээр маш их анхаарч байгаа зүйлс бол биологийн олон янз байдал гэдэг зүйл. Биологийн олон янз байдлыг хайрлыг, хадгалыг, хамгаалъя гэж ярьдаг болсон. За тэр нь тавчхандаа юу гэсэн үг вэ гэхээр манай дэлхий дээр байгаа амьд зүйл болгон үндсэнтэй өөрөөр ингэсэн үүрэгтэй хэрэггүй амьд зүйл гэж нэг ч байхгүй. За миний амьдарч байгаа газар аль болох олон янзын амьд зүйл байх юм бол тэр чинээгээр миний амьдралын чанар сайн, ягаад гэвэл миний орчны чанар сайн, ягаад гэвэл саяын тэр олон янзын амьд зүйлс бүгдөө нэг ажил хийж байдаг. Тухайн зүйлүүд бүгдөө ажил хийдэг учраас бид бүхэн түүнээс үйлчлэгээ аваад байж байгаа. Жишээлх юм бол модон дээр ярил л та бүгдөө модон дээр яри, ой дээр яри. Мод биднэрт ямар ажил хийж өгдөг вэ гэхээр өөр хэний ч чадахгүй ямар ажил хийдэг вэ гэхээр тэр хөрсөн дотор байгаа усыг үнсээр татаж уушгуулж өгнө. Мод тарьсан газар байх юм бол ой дотор бид нар байх юм бол чиглэг сайхан байдаг тийм учиртай. За цаашлах юм бол манай мод агаарыг чившүүлнэ. Усыг цэвэршүүлнэ, шүүн, хөрсийг бэхжүүлнэ, бодисыг эргэлдүүлж өгнө. Тэгэхээр зэрэг би хэрвээ миний орчин сайхан байх цэг хүсэж байгаа бол би эргэн тойронд аль болох олон янзын амьд зүйлтэй байж байх нь шүү дээ. За манай модны зөвхөн модны хийж чадж байгаа ажил тэр. А гэтэл модны хийж чаддаг ажлыг шоргоолж чадахгүй. Шоргоолжны хийж чаддаг ажлыг тэр дээгүр нисэж байгаа эрвэхий чадахгүй. Эрвэхийний хийж чаддаг ажлыг миний хоёр үлэн нороо бактери чадахгүй. А бактери хийж чаддаг ажлыг би чадахгүй. Манай дэлхийн 8 тэрбум хүн бүгдөө нийлээд ганцхан ширхэг бактерийн хийж чаддаг ажлыг чадахгүй. За үүнийг одоо хүн төрөлхтөн ойлгосон учраас одоо яаж байгаа юм гэхээр за бидний эргэн тойронд байгаа энэ олон мянган жилийн олон тэрбум жилийн бүтээл амьд зүйл болгон байж хэвээр байна. Ягаад гэвэл тэд нар байхгүй бол бид нар байхгүй юм гэдгийг ойлгоцсон. Урд нь бол зарим хүмүүс Аз тардахаараа алаарай гэл.
За бүр ингээд толгооноос дээр гарчих юм бол өө ядаа өстэй нэр хавийн будаа олох гэдэг наатаха бушуухан алаараа гэр. За шавж харахаараа энэ царай мутай ямар хорвоод их яадаг байна гэж бодоод идэг байсан бол одоо шавж байхгүй бол би байх уугүй юу гэдгийг ойлгодог болсон. За шавж хийх юм бол бид нарыг хинээд хийж чадахгүй ямар ажлыг хийж өгөх вэ? Тоос хүртэй нэ. Хэврээ бид нар алимд жимсэнд дуртай болвол шавжийн тэр хийдэг ажлыг хийн ч оролцохгүй. За энэ болгоныг ойлгуулахын тулд хүн болгонд одоо ойлгомжтой байхын тулд өнөөдрийн миний ярих гэдэг экологийн уулмөр гэдэг зүйл гарч ирсэн. За үүний төвчөндөө юу гэж ойлгох вэ гэвэл хүн бид нар өдөр тутмынхаа үйлдэлээрээ ууж идэхдээ, өмсөж зүүхдээ, хоолойр зарчихдоо байгалийнхаа баялгаас авч байгаа зүйлийн хэмжээ нэг талаас. Нөгөө талаас энэ үйлдэл болгоноороо буцаагаад байгальдаа үзүүлж байгаа сөрөг үр дагавар гэж ойлгож болно. За, экологийн уулмарыг сайн ойлгохын тулд бүгдөө нэг асуулт асууя. За, та бүхнээс ажилдаа том машинаар ажилдаа явдаг хүмүүс гараа өргөөрэй. За, харьцангуй жижиг машинаар тэгээд нэг машиныг нэлээд олон хүн ашиглаад буюу аав нь гэрийнхнийгаа бүгднгийн суулгаад ээжийн ажилд нь хүргэж өгөө, дүүгийн цэцэрлэгт нь хүргэж өгөө, ахын сургуульд нь хүргэж өгөө, дараа нь гэртээ өөрийнхөө ажил дээр очдог хүмүүс байл гараа өргөөрэй. За, автобусаар зорчдог хүмүүс байл гараа өргөөрэй. За, ажил сургуультай явган явдаг хүмүүс гараа өргөе. Өөх, бүгдөө их сайхан маш сайн эко хүмүүс байна. За, тэгвэл өнөөдрийн хувьд бол 1 км-т хэдэн зуун одоо юу гэдэг бензин иддэг маш том машинаар явдаг хүн бол хамгийн экологийн уулмөртэй гэсэн. Ягаад гэвэл нэг талаас байгалийн маш глюцин хэрэглэсэн, бензин тос хэрэглэсэн. За нөгөө талаас сайхан энэ явж их засраа нөгөө агаараараа дүүрэн хортой хийцэж аврээд ирсэн. Гэтэл явган яваад ирсэн хүн бол ямар ч экологийн уулмөргүй байх нь шүү дээ, тийм ээ. За тэгээ экологийн уулмөрыг ингээ хувь хүн дээр гаргахаас гадна манай гэр бүл хэр зэрэг экологийн уулмөртэй вэ? Манай сургууль цэцэрлэг ямар экологийн уулмөртэй вэ? За цаашдах юм бол манай нийслэл аймаг сум ямар экологийн уулмөртэй вэ гэж явсараагаад улс орнууд экологийн уулмөр ямартай вэ гэдгийг гаргадаг. За ерөнхийдөө бол хамгийн одоо хөгжсөн гэж байгаа хэрэглээ өндөртэй хангалуун тансаг амьдардаг тийм улсууд ерөнхийдөө бол маш экологийн уулмөртэй байдаг. Гэхдээ одоо манай дэлхийн бүх хүн хэрвээ тэр улсын хүний жишгээр экологийн уулмөртэй амьдрах юм бол удахгүй бид нарт 3-4 дэлхий. За магадгүй 4-5 дэлхий хэрэг болох гэдэг. Тэгэхээр бид нар тэр 4-5 дэлхий байтугай нэг дэлхий хийж чадах уу? Нэг дэлхий байтугай гадаа ургаж байгаа ганцхан улиас модны навчигч бид нар хийж чадахгүй. Гэтэл тэр навчин дотор чинь бүхэл бүтэн үйлдвэрлэл явагдаж байгаа. Ургамал навчаараа хоолоо биологож байгаа, амьсгалж байгаа, зөндөө олон юм болж байгаа. За тийм учраас бүгдөө одоо ганцхан дэлхийтэй учраас одоо дэлхийнхаа даацын хэмжээд байхаас өөр аргагүй болоод экологийн уулмөр багасгах тухай ярьж байгаа. За экологийн уулмөрөө багасгах нь бол дандаа буцаад надад сайн байдаг сайхан талтай. Жишээлх юм бол би ажил руугаа өдөр болгон явган явхаараа яана гинөө. Эрүүл мэндэд хэрэгтэй, илүүдл жингээс сална. За тэгээ явж ицсэн магадгүй хамгийн анхны эрвэхийг харж болно. Магадгүй тэнд нэг цэцэг дөнгөж дэлбэлэх гэж болно. Магадгүй 15-ны сар харж болно. Магадгүй би анхны бороог мэдэрч болно. Тэгэхээр энэ бол аль ч талаасаа харсан хэрэгтэй. За хүнсээ жишээлх юм бол хамгийн ойроос аваараа гэдэг байгаа тий. Органик хүнсээ хамгийн ойроос аваараа гэдэг байгаа. Хэрвээ миний хажуудлын айл үнээгээ сарж хахад би яагаад хэдэн мянган километрийн цаана байгаа гадаад улсаас импортлж оруулж ирсэн тетрапак салгаатай. За тэрийгээ нөгөө хадгалах гормын уртсгцсан яагаад тийм эрүүл мэндэд муу юм хурдаж авах хэрэгтэй гэж сонголт бас маш чухал байгаа тийм ээ. Одоо ер нь бол одоо дэлхийн нийтээр бүгдөө доктортой хөгжил гэж яриад альва үйлдэлээ хувь хүн ч гэсэн, үйлдвэрч гэсэн, улс орн ч гэсэн альва үйлдэл хийхдээ дандаа 3 талаас нь харж игээд байгаа шүү дээ. За би өнөөдөр жишээлх юм бол нэг джинс сонгохдоо ингэж бодох юм бэ. За энэ джинс миний гар дээр ирэх гэж ямар улсаас хэдэн мянган километр замыг туулж ирсэн юм болоо. Экологийн уулмар нь хэрэг юм бол. За энэ джинсийг үйлдвэрлэхэд тухайн орны джинсных нь будаг оруулахад тухайн улсынх нь байгаль орчинд ямар халтай үйлдэл болсон бол. Миний энэ өмсгөд байгаа джинсийг үйлдвэрлэхийн тулд нэг насан туршаагүй хүүхэд арай хөдөлмөрсөн юм биш байгаа. За энэ джинсийг үйлдвэрлэх гээд байгаа тэр үйлдвэрийн эзэн ч гэдэг юм уу тэр эзэн нь одоо зөв засаглалтай зөв менежменттэй одоо шудраг худалдааны зарчимд тулгуурсан ер нь бүх зүйлээ ингээд зөв талаас нь хийсэн байгаа болов энэ джинсийг үйлдвэрлэх гэж нэг өрх толгойлсон эмэгтэй маш хэцүү нөхцөлд өдөр шөнөгүй ажиллаад түүндээ таарсан хөлс аваагүй хийсэн юм биш байгаа гэж энэ болгоныг бодож худалдаж авах хэрэгтэй болоод байгаа. За тэгээ сүүл рүүгээ ер нь манай дэлхийн минималист амьдралын их маяг гэдэг зүйл рүү маш олон хүмүүс орж байгаа. Тэр дундаа амьдралыг таньсан хүмүүс энэ зүйл рүү орж байгаа. За тэгээ та бүхэн ч гэсэн зөндөө сонссон байгаа тий. За минималист амьдралын их маяг гэж юу хэлээд вэ гэхээр ер нь бүгдөө аль болох хэрэглээгээ таниа.
аль болох материалын юмны хойноос хөөцөнтөж явах юм болёо. За тэгээд түрүүний хэлдэг экологийн голмоор багасгах болгонд дандаа өөрт хэрэгтэй гэдэг шиг энэ минималист амьдралын хэв маяг гэдэг бол тухайн хүмүүсийн хувьд бол хамгийн ухаалаг сонголт гэж бодож байгаа. Хэрвээ би ингээд шундаа хөөргөөс өнөөдөр жижиг машинтай болмоор дараа нь том машинтай болмоор дараа нь хөдөө явж идэг машинтай хотод явж идэг машинтай болмоор ингээд яваад ах юм бол энэ манай дэлхий дээр амьдарч байгаа энэ олон одоо 8 тэрбум хүний хідэн тэр өөрийнхөө яг тэр хүрийгсэн цагтаа очих юм бэ? Очиж чадах юм бэ? За тэгээ очсон ч гэсэн аз жаргалтай байж чадах юм уу? Чадна гэх одоо баталгаа байхгүй учраас хамгийн ухаалаг сонголт бол надад тэр хэрэггүй. Энэ байхад болно, тэр байхад болно. Жижигэн юмд сэтгэл ханах хэрэгтэй. Жижигэн юмнаас аз жаргалыг авдаг байх хэрэгтэй. За тэгээд харин тэр өөртөө гаргасан цагтаа өөрийнхөө дуртай хоббиг хөгжүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, хайртны доттой хүмүүстэй одоо цаг гаргах энэ тал руу явахыг уриалж байгаа одоо хамгийн ухаалаг сонголт гэж би бодож байгаа. За тэгээ энэ ташрамд итгэхэд манай монголчууд манай нүүдэлчин ах бай болвол дээд зэргийн минималист амьдралын хэм маяг одоо дэлхийн нийтээр хамгийн энгийн лүү явж байгаа. Амьдрал таньсан хүмүүс хамгийн энгийн лүгээ явж байгаа. Тэр энгийн лүгээ явж байгаа тэр одоо дэлхийн нийтээс хайгаад байгаа юм нь та биднэрт байж байгаа. Энэ бол бидний соёл юм. Манай нүүдэлчин соёлд бол ямар ч экологийн голморгүй амьдарч ирсэн. За бид нар хоос хүнсээ ямар нэгэн цахилгаан хэрэглэхгүйгээр хөргөгч хөлдөөгч байхгүйгээр болгож иддэг байсан тийм үү? За ааруулаа эзгийгээ хатаахта юу ашиглах вэ? Нарны гэрдийг ашиглан, салхийг ашиглан биднэрт ямар ч экологийн уул мөр байхгүй. За цаашлах юм бол багтаа бодлогоо бүгдээрээ харъя да. Гүзийгээ үдээгээ сайхан цагаан тосоо хийчихнэ. Олгоогоо цэвэрлээл шар тосоо хадгалчихна. За айргны хөхөр ижин. За энэ манай баглаа бодос одоо хэрэггүй боллоо гадаа гаргаж идэхэд нэг амтын идчихнэ. Эсвэл богинохон зур байгаль дээр шингээд алга болчихно. Ягаад гэвэл байгалийн өөрийнх нь хийсэн зүйл учраас. Гэтэл одоо бид нар гаднаас худалдан авалт хийгээд гэртээ оруулж ирээд өглөөний цай уухад одоо хэдэн хувь нь хог болж байна тийм ээ. За цаашлах юм бол бүгдөө угаалгын машин, хатаагч, сэгсрэгч элдв юм бас бид нарт хэрэггүй байлаа. Голын зах дээр очиод төмпөнгөөр сайхан ус аваад нөгөөдгтөө юм угаагаад зүлгэн дээр сайхан шийдчихнэ. Тэгээс нөгөө нар салхи нөгөөдгийг хатаачихна. За цаашлах юм бол бид нар ундаг ашлах нь ямар байсан бэ? Ердийн үсэг байсан, тэмээнжин байсан, ямар нэгэн бензин тос хэрэглэхгүй, агаарыг бохирдуулсан, нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй, экологийн уул мөр байхгүй. За цаашлах юм бол аргал хомоос энтер түгээл түлчдэг. За гэр оронгоо хатаахта хоол ундаа хийхдээ ойрхоноос өөрийнхөө хэмжээнд мод авчраад хуурай мод төлөөс мөчр түлждэг. За ийм сайхан ах вэ? За тэгээд хувцас дээр ч гэсэн бид нар хамгийн минимал шүү дээ. Аавын хувцас ахад ирнэ. Ахад жижигдээд ирэхээр дүүд очино. Дүү нөгөөдгийг өмсөж явж байгаад ганц нэг галын урт цог мог болгоод түлээ хийчин хормагийн. За тэгээ бүр босгоо байхаар нь ээж нөгөөхийг аваад хурганы нэмнээ хийчин, хаяавч хийчин. Ингээ ямар ч хуг хаягдал байхгүй материал байгалийн нөөцийг бол маш ухаалгаар зарцуулж ирсэн юм ард түмэн. За хөдөө хээр явж байхад ингээ сайхан баг зэрэг гамдсан хүрэн дээлтэй өвчүүн сууж байна. Гансаа нэрэл. Өөртөө очиод ярихаар хорвоо ертөнцийг ярина. За тэгэхээр энэ дээрээс одоо итгэлээрээ хэлэх гээд байгаа миний хамгийн гол санаа гэдэг бол бидний нүүдэлчин Монгол ах соёл бол хүн гэдэг амтан байгальтайгаа яаж дасан зохицож, түүнийг судалж, ойлгож, танин мэдэж, найрсаж, зохицож ингэж амьдрдгийг магадгүй дэлхийн нийтэд заах ийм бидний язгуур соёл юм аа. Гагцхүү бид нар өнөөгийн бид нар энэ сайхан соёлоо үргэлжлүүлж цааш нь авч явах юм бол одоо энэ сайхан цэнхэр гараг дээрээ түрүүн хурж ирээд нэг 2 секунд болж байгаа амтд гэсэндээ тийм ээ. Тэгэхээр магадгүй цаашаагаа нэг ганц нэг секунд, магадгүй ганц нэг минут, магадгүй ганц нэг цаг амьдрч ах байлгүй дээ гэж бодож байна. За тэгээ энд миний хэлэх гээд байгаа бас нэг зүйл гэвэл хүн бид нар чинь энэ дэлхий дээрээ цорын гац эзэн биш. Биднээс гадна одоо шинжлэх ухаанд тодорхойлсон 1.8 сая янзын амьд зүйл бид нартай хамт энэ дэлхий дээр амьдарч байгаа. За зүйл гэдэг нь жоохон айлын түвэж магадгүй түгээс манай дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүсийг ямар төвд байгаа, ямар гарал угсгаатаагаас нь үл хамааран бүгднгийн нийлүүлээд Homo sapiens буюу оюун ухаанд хүн, орчин үеийн хүн гэдэг нэг зүйл. За манай дэлхий дээр байгаа бүх чоннуудыг аль төвд хаана амьдарч байгаагаас нь үл шалтгаалаад саарл чон гэдэг хоёр дахь зүйл.
За манай дэлхийд орж байгаа бүх шар аргыг бүгдэрнгээ нийлүүлээд за та нар шар арга шүү гэд 3 зүйл гэж нэрлэж явсараад одоогоор Эрдэнэтэд 1.8 сая янзын амьд зүйлийг тодорхойлцсон бэ. Тодорхойлж чадаагүй цаана араас 15 сая зүйл байж байгаа гэж байгаа. Тэгэхээр зэрэг энэ амьтад байхгүй бол бид нар байхгүй. Бид нар байхгүй бол тэд нар байх гэдэг байхгүй хамгийн гол нь. За тэгээд түрүүн цаган дээр бүгдөө ярьсан хүн гэдэг амьтан болвол 5 сая жилийн өмнөх бичнээс үссэн амьтан биш. Тэр 3.5 тэрбум жилийн өмнөх бактериэс үссэн амьтан. Өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн энэ бидний мэдэрж байгаа энэ сайхан одоо амьд зүйлс бол бүгдөө бүхэл бүтэн 3.5 тэрбум жилийн бүтээл юм шүү гэж хэлээд та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье. Анхаарал татсанд баярлалаа.